сонгон хайрхан дөрвөн хот шинээр бий болохоор шинээр бий болох төлөвтэй байна. Тус дөрвөн хот маань үндсэндээ 20 минутын хот концепцийн дагуу хөгжих төлөвтэй байна. Үүнээс гадна мөн сонгон хайрхан дүүрэгт 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Агросити дагуулх хот бий болох нэ. Агросити хотын хувьд бол Жаргаланд, Аршаант зэрэг тосгодуудыг хамарсан 2200 га орчим талбайг эзэлж байгаа ийм хот юм аа. За үүнээс гадна Агросити хотод бол эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдана. Нийт 9000 га талбай дээр. За эдгээр үйл ажиллагаа хийгдснээр тухайн орчин нь хүнсний мал аж ахуй, хөдөө аж ахуйн чиглэлээр эрчимтэй хөгжих болцоо бүрдэх юм аа. Эдийн засгийн чөлөөт бүс яагаад болж байгаа вэ гэхээр эдийн засгийн чөлөөт бүс маань татварын олон хөнгөлөлт идэх нэ. За мөн сонгон хайрхан дүүрэгт бол одоо дөрвөн хот бий болж байгаатай холбоотой гэр орооллын дахин төлөвлөлт, газар шинжилсэн зохион байгуулах төлөвлөлтүүд ихээр бий болох нэ. За үүний одоо эхлэлийн үйл ажиллагаа нь бол одоо ханы материал орчмын одоо дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа явж байна. Мөн одоо та бүхэн мэдж байгаа баян хошуу орчимд одоо дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанууд яваад тодорхой хэмжээний шовн сүлжээнд болон их усүрүүдийн ажлыг хийгээд бэлтгэл ажлаа хангаад байна.